Friends цувралыг үзэх шалтгаан олон янз байж болно. Энэхүү цуврал нь дэлхийд даяар алдартай үе үеийн хүмүүст ихээхэн таалагдсан цуврал болсон байдаг. Ихэнх хэл сурах явцад кино үзэх гэсэн арга барил их яригддаг. Энэ төрөл дээр Friends цувралыг санал болгох нь түгээмэл байдаг учраас яагаад энэ цувралыг үзэх шалтгаануудыг одоо хэлж өгье. Friends цуврал нь нийт 10 улирал 236 ангитай. 1994 оны 9-р сарын 22-нд эхэлж 2004 оны 5-р сарын 6-нд дууссан. Тус цувралын анги бүр ойролцоогоор 22-оос 23 минут үргэлжилдэг бөгөөд NBC телевизээр гарч байжээ. 1-дүгээрт цувралын хошин шогийн мэдрэмжтэй хэсгүүд нь үзэгчдийг хөгжөөж, дөрүүдийн хөгжилтэй үйл явдал, яриа хөрөө нь үзэгчдэд инээд бэлгэлдэг. 2-дугаарт цуврал нь найз нөхдийн харилцааны талаар өгүүлдэг бөгөөд энэ нь үзэгчдэд дулаан, эерэг мэдрэмжийг төрүүлнэ. Дөрүүд бие биенээ дэмжиж, асуудлыг хамтдаа шийддэг нь үзэгчдэд урам зориг өгнө. 3-дугаарт цувралын үйл явдал ихэвчлэн өдөр тутмын нэг л хэвийн орчинд өрнөдөг бөгөөд энэ нь үзэгчдэд тав тухтай, танил мэдрэмжийг төрүүлдэг байна. Олон хүн цувралыг дахин үзэх дуртай байдаг. 4-дүгээрт тулгардаг асуудлууд нь бодит амьдралд ойрхон байдаг учраас үзэгчид тэдгээрийг ойлгож, холбож үздэг мөн хайр дурлалын харилцаан сонирхолтой, сургамжтай байдаг. 5-дугаарт цувралын олон ишлэл яриа хэлэгддэг үгсүүд нь ихээхэн нөлөө үзүүлсэн. Мөн дөрүүдийн сонголт нь маш сайн болсон бөгөөд үзэгчид тэднийг таньж дуртай байдаг. 6-дугаарт цувралыг үзэх нь зүгээр л хөгжилтэй. Зугаатай цагийг өнгөрүүлэх нэг арга бөгөөд стрессийг тайлж, амар амгалан байдлыг мэдрүүлдэг гэжээ. Мөн нэг судалгааг дурдвал ганцаардсан үед тус цуврал маш их хань болдог бөгөөд гэр бүл найз нөхдөөсөө хол гадаадад ажиллаж байгаа залуус илүү үздэг байсан гэсэн дүгнэлт гарч байсан байна. Эдгээр шалтгаануудын улмаас та Friends цувралыг үзэх боломжтой. Friends цуврал инээд хөөр, урам зориг, дулаан мэдрэмжүүдийг төрүүлж олон жил дамнан хайрлагдсан бүтээл болсон юм.